Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчтэй. Өнөөдөр та бүхэндээ Барилга Экспо 2020-оос мэдчилж байна. За өнөөдрийн манай хэлцүүлгийн сэдэв бол үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх зохицуулалт хэмээх иймэрхүү энэ зүйлээр бид бүхэн хэлцэх болно. За өнөөдрийн манай хэлцүүлэгт санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалт зохицуулалтын газрын дарга Долгор Сүрэн. За Century 21 компани ерөнхий менежер Инх Эрдэнэ, үл хөдлөх хөрөнгө зууслагчдын нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Янжин Долом, Remax Plot-ийн офисын брокер эзэмшигч Батгэрэл нар оролцож байна. За өнөөдрийн манай энэ хэлцүүлэгт маань шууд лайваар явж байгаа. Тийм учраас манай үзэж байгаа үзэгчид маань өөрийн бас сонирхсан асуултаа санал сэтгэлдээ бас бидэнд комментээр ирүүлээрэй гэж хүсэж байна. За ингээд эхний асуултыг би санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалт зохицуулалтын дарга Долгор Сүрэн дараагаас асууя. За ингээд Монгол улс маань ингээд энэ зах зээлийн нийгэм шилжээд үл хөдлөх хөрөнгийн зах зээл маань 10 гаруй жил боллоо хөгжөөд. За тэгээ энэ зохицуулалт хийх шаардлагын хувьд бол нэг шаарл жагсаалттай холбоотойгоор тайлбарладаг. Шаарл жагсаалтанд Монгол улс орох гээд байна гээд орчлоо гээд яалтчгүй ийм үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг зохицуулалттай болох болсон гэж хардаг. Тэгэхээр яг энэ зохицуулалтын талаар тайлбар ямар шаардлагууд тавьж энэ компаниудыг тусгай зөвшөөрөл олгож байгаа вэ гэж асуумаар. За нэг үзэгчтэй энэ асуулт холбоотойгоор ер нь бол анхных нь мэдээллээс нь төвхөрөг товч хүргэе гэж бодож байна. За 2016 онд Монгол улс эрсдлийн үнэлгээг анх хийсэн байдаг. Тэр эрсдлийн үнэлгээний дүнгээр бол ер нь бол үл хөдлөх хөрөнгийн зуучлалын салбар, үл хөдлөх хөрөнгийн салбар маань өөрөө өндөр эрсдэлтэй салбарт бол үнэлэгдсэн нэгд. Хоёрдугаарт нь олон улсын ФАТ буюу санхүүгийн хоригдмж авах байгууллагаас хийсэн харилцан үнэлгээний тайлангаар Монгол улс энэ үл хөдлөх хөрөнгийн салбар маань бас эрсдэлтэй. Энэ салбарыг төр зохицуулах ёстой гэдэг шаардлага тавигдсан. За үүнтэй холбоотойгоор Монгол улс томоохон ажлуудыг хийж гүйцэтгэж ирсэн. Тухайлбал 2018 онд мөнгө угаах туризмыг санхүүжүүлэлттэй тэмцэх тухай хуульд холбогдох өөрчлөлтийг оруулж энэ салбарт ажиллаж байгаа зуурчлалын үйл ажиллагааг ер нь мэдээлэх үүрэгтэй гэдэгт томьёолд оруулсан. За мөн ФАТ-ын стандартад нийцүүлж төрийн зохицуулалт буюу тусгай зөвшөөрлөлт болох асуудал яригдсан. Энэтэй холбоотойгоор энэ 2019 оны 10 сарын 10-ны өдөр өв олноор хүнийг зэвсэг дэлгэрүүлэх болон туризмд тэмцэх тухай хууль батлагдсан. Үүнтэй холбоотойгоор энэ салбар маань төрийн зохицуулалтанд орсон. За мөн нэгэн төрийн зохицуулалтанд орсонтой холбоотойгоор тусгай зөвшөөрлөлтөд үйл ажиллагаа эрхлэх асуудал үүссэн. Нэгдүгээр энэ маань асуудлыг олон улсын төвшинч болон Монгол улсад төр зохицуулах нэг шинэ салбар гэж олж харсан. Учир нь юу гэхээр энэ санхүүгийн бус бизнес мэргэжлийн үйлчлэг үзүүлдэг энэ салбарт мөнгө угаах эрсдэл өөр өндөр. Энэ эрсдлийг хязгаарлах боломж нь бол энэ төрийн зохицуулалт гэж олж харагдсан. Үүнтэй холбоотойгоор 2020 оны 1 сарын 17-ны өдөр улсын хурлаас бол санхүүгийн зохицуулах хорооны эрхцэн байдлын тухай хууль болон энэ аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж энэ салбарыг тусгай зөвшөөрлөлтөөр эрхлэхээр зохицуулсан. За энэ зохицуулалтыг санхүүгийн зохицуулах хороо хариуцж ажиллаж байгаа хувьд бол мөн санхүүгийн хорооны эрхцэн байдлын тухай хуульд энэ салбарыг зохицуулах тусгай зөвшөөрлийн журам, хэн шалтгааны журам, мэргэжлийн холбоодын журам зэрэг журмуудыг батлах эрх олгогдсон. Үүнтэй холбоотойгоор санхүүгийн зохицуулах хороо журам зааруудаа боловсруулад, батлуулад олон нийтэд мөрдүүлж байгаа. За үүнтэй холбоотойгоор тусгай зөвшөөрөл авахар сая асуудаг энэ үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөх хороо өнөөдрийн байдлаар санхүүгийн зохицуулах хороонд 170 орчим аж ахуйн нэгжүүд үйл хөдлөх хөрөнгөний зуурчлалын тусгай зөвшөөрөл авахар хандсан. За үүнээс 61 хуулийн этгээдэд санхүүгийн зохицуулах хороо тусгай зөвшөөрлийг олгоцсон ийм байдалтай байна. Баярлалаа. За үйл хөдлөх хөрөнгө зуурчлагчдын нэгдсэн холбооны төлөөлөөс асууя. Үйл хөдлөх хөрөнгө зуурчлагчдын нэгдсэн холбоо бас үйл ажиллагаа явуулаад нэлээд олон жил болж байгаа. 60 гаруй гишүүнтэйгээр явуулж байгаа. Тэгэхээр яг өнөөгийн нөхцөлд энэ тусгай зөвшөөрлийн энэ нөхцөл шаардлага та бүхэнд ажил чинь нөлөөлж байна уу? Энэ тусгай зөвшөөрлийг авахд асуудал үүсч байна уу? За сайн байцгаана уу. Үйл хөдлөх хөрөнгө зуурчлагчдын нэгдсэн холбоо маань 2013 онд үүсгэн байгуулагдаад үүнээс хойш бол бид нар бас яг энэ үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотой зохицуулалттай үйл хөдлөх хөрөнгийн зуучлалын үйл ажиллагаа түүний үйлчилгээг сайжруулах байдлаар бол бас барилгын яам, хууль зүйн яам энтертэй бас нэлээд яриа хийж явж байсан. 2017 оноос хойш бол санхүүгийн зохицуулалт хороотой бид нар яг мөнгө угаахтай холбоотой агентуудаа сургалтанд хамруулах
бусад үйл ажиллагаагаар хамтрах тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор бас хилцүүлэг хийх байдлаар нэлээд ажиллаж ирсэн байгаа. 2020 оноос хойш бид нар үйл хөдлөх хөрөнгө зуучлагчдын нэгдсэн холбооноос сонгон нөхцөл хороотой хамтраад яг энэ хилцүүлэг хийгдээд тэгээд яг нөгөө компаниудтайгаа бид нар харьцаад яг зуучлалын үйлчлэгээ явуулах тусгай зөвшөөрлийн шаардлагууд дээр бас ажиллаж эхэлсэн байгаа. Шаардлагын хувьд бол яг үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд дээр бол айхтар нэг их өөрчлөгдөөд тэрэн дээр бас хэцүү юм бол нэг их байхгүй байгаа. Мэдээж нөгөө төрийн зохицуултанд орж байгаа дээрээс нь бид нар үйл ажиллагаа маань хянагдаад явж байгаа гэдэг дээр зарим нэг асуудлууд дээр бол бас нэг жоохон үл ойлголцох ч юм уу тийм асуудлууд гарсан. Мэдээж тэрийг бол бид нар дараа нь зохицуулаад явах боломжтой гэж бодож байгаа. За Remax Mongolia компани маань Монголд одоо дэлхийн нэр хүндтэй үйл хөдлөх хөрөнгө зуучлалын одоо франчайзыг оруулаад бас нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Тэгэхээр энэ Монгол дахь энэ үйл хөдлөх хөрөнгөний зуучлалын үйл ажиллагаа одоо энэ гадаадад байгаа тийм ээ энэ одоо Америкт байгаа энэ зуучлалын үйл ажиллагаа ер нь ямар ялгаатай байна? Одоо бидний энэ явж байгаа энэ зохицуулт хийгээд байгаа нь одоо аль хэр одоо тэгэхээр одоо франчайз авч байгаа тэр компани бодлоготой аль зэрэг нийцэж байдаг вэ? За тэгэхээр үйл хөдлөх зуучлалын салбар маань зохицуулттай болсноороо олон улсын зах зээлтэйгээ бас илүү ойртож ижил төстэй болж байна гэсэн үг. Энэ маань зохицуулттай болсноороо яадаг вэ гэхээр эцсийн хэрэглэгч бөгөөд харилцагч нарыг бас илүү хамгаалж байна. Илүү одоо итгэх үнэмшил бас төрж байна. Дараа нь ямар нэгэн асуудал гарахад энэ маань өөрөө бас буух эзэнтэй бас болж гинэ гэсэн үг. За тэгээд Remax-аар дамжаад ингээд олон улс руу гарахад бас итгэлцэл илүү үүсэж байна. Энэ маань өөрөө бас яаж юм гэхээр өмнө үйл хөдлөх хөрөнгөний салбарт хөрөнгө оруулалт хийе ороод ирээ гэхэд надад зохицуулт байдгүй. Хэн хаана юу гэж мэдэгддэггүй. Тийм болохоор хүндрэл их үүсдэг байсан. Тэгэхээр ийм тусаа жишрүүл гэдэг зохицуултаа болсноор барилгын одоо салбар за тэгээ энэ дундаа үйл хөдлөх хөрөнгө зуучлалын салбар маань хөгжихэд боломж их үүсэж байна гэж үзэж байна. Тэгээ буцаагаад харилцагч нарыг бас хамгаалах бас энэ маань өөрөө нэг төрлийн болов гэж одоо харж байна. За бас Century 21 гэдэг бас гадаадын бас нэр хүндтэй франчайз бас орж ирсэн байгаа. Танай хувьд яг энэ тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаан дээр асуудал тулгарч байна уу? Танаа яг нөгөө франчайз олгож байгаа нөгөө Century 21 төв одоо офисын хувьд энэ бодлого чиглэл үйл ажиллагаа ер нь ямар байна? Энэ талаар бас бид ярьж өгч. За сайн байцгаана уу? Century 21-ийн өмнөөс ингээ ярихад манай офисууд одоо нэгээрээ тусгай зөвшөөрлөө хөөцөлтөд явж бүх материалаа бүрдүүлээд дууссан байгаа. Тэгээд тэднээс сонсож байгаа одоо тулгарч байгаа асуудлууд гэх юм бол яг одоо анх удаа ийм тусгай зөвшөөрөл авч байгаа учраас бүрдүүлж байгаа материалууд нь жоохон бүрдүүлэхэд жоохон хэцүү байсан. Яг ямар материал авах хэвээр хин яг ямар байрлалтай байх хэвээр гэдгийг жоохон ойлгомжгүй байсан. Гэхдээ ер нь бол одоо бүх дуушлал явуулж байгаа компаниуд тусгай зөвшөөрөл авч байгаа гэдэгтээ бол ер нь бол аюу баяртай байгаа. Тэгээ манай одоо офисудаас 3 тусгай зөвшөөрөл авсан явж байгаа. Тэгэхээр ер нь бол энэ зах зээлдээ аюу сайн нэмэр болж байгаа гэсэн тийм ойлголттой байгаа. За баярлалаа. Тэгэхээр одоо миний сонссноор бол гадаадад энэ риэлтор болох те брокер эзэмшигч болох агент болох бол нилээд одоо сургалтуудаар дамжаад шалгалт аваад тэгээд тэрнийхээ дараа тухайн хүн бол яг тухайн нөгөө үйл хөдлөх хөрөнгө зуучлал хийх эрхтэй болдог гэж сонсч байсан. За тэгээд энийгээ бас авсан тэр хүн бол зөвхөн нөгөө үйл хөдлөх хөрөнгө зарах гад явах биш. Энэ бол одоо нөгөө авах гэж байгаа хүндээ бас зөвлөгөө өгдөг. Нэгсэнтэй манад бол яг нотрат өмгөөлөгч шиг хууль эрх зүйн зөвлөгөө өгөөд нөгөө үйл хөдлөх хөрөнгөнийхөө тэр давуу тал, сул талын тайлбарлаад нөгөө хүнд аюул талдаа тэнцвэртэй мэдээлэл хангаж явдаг гэж ойлгодог. Тий. Тэгэхээр яг энэ одоо тусгай шил олохдоо энэ
үйл хөдлөх хөрөнгө зуучин компаниудтай яг мэрэгжлийн энэ шаардлагуудыг яг ямар шаардлагуудыг тавьж байгаа вэ? Яг ер нь бол асуултын цаад агуулга нь өөр хэцүү сонсогдож байгаа. Юу гэхээр төр энэ аливаа тэр бизнесийн харилцааг зохицуулснараа ер нь бол нэм хоёр давуу тал үүсдэг гэж харагддаг. Нэгдүгээрт нь энэ зохицуултгүй байсан салбар дээр басан ажилчдын мэрэгчлүүд бол мэрэгжлийн байгууллага бий болдог. Нэгээс нь зуучлалын мэрэгжлийн одоо байгууллага болно. Нэг мэрэгжлийн байгууллага бий болно гэдэгт нь олон улсын стандарт тий хууль нийц үйл ажиллагаа боломжтой бол нэг талаас. Нөгөө талаас нь мэрэгжлийн байгууллага болсноороо харилцагч үйлчлүүлэгчдийн эрх ашиг хамгаалагдах, мэдээллийн нэгдсэн систем бий болгох, одоо дуу хоолойгоо энэ салбарт нэгтгэж ажиллах, төрөлтэй харьцах энэ бүх болцоо бий болдог. За мэдээж энэ бүгдийг хийхин тулд тодорхой хэмжээний бэрхшээлүүд цаг хугацаа шаардлагатай. Нэгдүгээрт нь сая асуугаад байгаа энэ сургалтын асуудал. Ядангуяа мэрэгжлийн сургалтын асуудлуудыг өмнө одоо Монгол улсад үйл ажиллагаа хийж ирсэн холбоо тий энэ өөрсдөө бие дагаа сургалтаа хийгээ явж исэн. Энэ аюу сайн мундаг сайн жишгтэй. Энэ дараагийн бидний харж байгаа алхам бол энэ сургалтыг нэгдсэн цогц болгох, энэ сургалтаар дамжиж энэ ажиллах мэрэгжлийн боловсруучч маань өөрөө энэ тухайн салбартаас мэрэгжлийн ёс зүйтэй, хуулийг дээдлэг эрхэмлдэг, харилцагчдын эрх ашиггаа хамгаалдаг энэ асуудлыг одоо бид нар тусгаж өгч байгаа. Бидний цаашдын зорилго энэ мэрэгжлийн салбарт оролцогчдод бүгднтэй хамтарч ажиллаж энэ мэрэгжлийн энэ салбарт ёс зүй бий болгох, энэ эрсдлийг бууруулах энэ зорилгыг агуулж байгаа. За тэгэхээр одоо энэ үйл хөдлөх хөрөнгийн салбар маань бас энэ COVID-19-ийн нөлөө аль зэрэг байгаа бол тийм ээ. За тэгээд өнөөдөр та бүхний маань энэ үйл хөдлөх хөрөнгийн борлуул төрөөсийн үйл ажиллагаанд ер нь хэрхэн нөлөөлж байна гэдээ товчхоо хэлээ явчихдаг. юм байна шүү дээ. За COVID-19-тэй холбоотойгоор 3 сар 4 сард импакт бол нэлээд байсан. За яаж юусан бэ гэхээр одоо нийтээр хөл хорионд орчихлоор байр үзэж танилцдаг хүмүүсүүд бас ингээд хойш асуух байдал хүнэл үүсэж ирсэн. За одоо 5 сар гараад яаж байна вэ гэхээр бүгдээрээ илүү онлайн орчинд орж байна. Вебсайтаараа харж байна. За зураг илүү үзэж байна. За тэгээд яг авах дөхөөд ирэнгүүт одоо шаардлага хангасан хүмүүсүүд маань өөрсдөө байраа үзээд авч байна. Тэгэхээр 5 сар гараад одоо энэ буцаад сэргэх хандлагатай байна гэж болж байна. Танад яаж нөлөөлж? За ямар ч байсан энэ дээр би бас нэг дөрөвнийхтэй бас нэмээд хэлчих юм байна л да. Ер нь 2002 оноос хойш үйл хөдлөх хөрөнгийн үйлчилгээ, үйл хөдлөх хөрөнгийн зуучлалын үйл ажиллагаа ер нь бол яг үүссэн байгуулагдаад одоо эхлээд явж исэн шүү дээ. Тэрэн дээр бол тухайн үед барилга үйл хөдлөх хоёрыг ерөөсөө хооронд нь ялгаж чаддаггүй байсан. Барилга үйл хөдлөх хоёр цаашгүй холбоотой боловч барилга нь өөрөө үйлдвэрлэл. Үйл хөдлөх хөрөнгө нь өөрөө үйлчилгээ гэдгийг ерөөсөө худалдан авагч тал маань хамтарч ажиллаж байгаа тал маань төрийн байгууллага маань энэ дээр яг нөгөө нэг ялгаж салгаж бас ингээд ажиллаж чаддаггүй байсан. Түүнтэй холбоотойгоор яг нөгөө үйлчилгээ маань хүмүүст хүрэхтэй бас тийм ойлгомжтой хүрч чаддаггүй байсан. Тусгай зөвшөөрөл аваад тусгай зөвшөөрөлтэй болсноор зарим нэг биднэрт бол нөгөө одоо худалдан авагч нараас бас эсэргүүцэл ирж байгаа. Хамгийн их эсэргүүцэл ирэх боломжтой одоо магадaltaй юу н одоо тал нь бол худалдан авагч нар байгаа. Тэгэхээр би бол худалдан авагч нартай энэ тал дээр бас нэг сайн эерэг талыг нь бас хэлье гэж бодож байна л да. Зөвшөөрөлтэй холбоотойгоор тусгай зөвшөөрөлтэй мэрэгжлийн компаниуд ажиллаж ирснээр манай энэ ард иргэд маань ингэж боддог. Үйл хөдлөх хөрөнгийн үн хямдхан байх тусмаа сайн гэж бодоод байдаг. Гэтэл эсвэргээрээ үйл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр үйл хөдлөх хөрөнгийн үн маань өөрөө үнэтэй байх ёстой. Ингэснээр эдийн засаг маань өөрөө маш сайн байх ёстой. Тэгэхээр үйл хөдлөх хөрөнгийн үнийг унгахгүй сайн байх одоо энэ үйл ажиллагаа бол яг энэ үйл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр ажиллаж байгаа үйл хөдлөх хөрөнгийн мэрэгчлэтнүүд бол яг энэ дээр ажиллах ёстой гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ дээр бол яг тусгай зөвшөөрөлтэй мэрэгжлийн ажиллах хүмүүсийн маань сайн тал нь байгаа шүү гэдгийг бас энэ дээр хэлжээ. Ковидтай холбоотой бол яг судал болон эерэг тал байгаа. Би бас өнөөдөр бас эерэг талыг хэлье гэж бодож байна. Энэтэй холбоотойгоор за нэгдүгээрт бол хүмүүс маань одоо яг нөгөө амьсгаа аваад жоохон ажилласаа хөндөөрөөд ар гэрийн асуудлаа ингээ анхаарах
анхаарал эхэлж байгаа. Тэгэнгүүт нөгөө үл хөдлөх хөрөнгө рүүгээ одоо дараагийнхаа сайжруулах үл хөдлөх хөрөнгө, хүүхдтэй авч үр хүүхдтэй авч өгөх үл хөдлөх хөрөнгө, аав ээжийнхээ орон сууц гээд яг нөгөө нэг арга гэртээ тавих анхаарал нь нэмэгдээд илүү одоо нөгөө орон сууц үл хөдлөх хөрөнгийг сонирхол нь илүү нэмэгдэж ирсэн. Нэгдүгээр. Хоёрдугаар түрээсийн зах зээл бас нэмэгдсэн байгаа. Яагаад нэмэгдсэн бэ гэхээр гадаадаас орж ирж байгаа монголчууд маань Монголдо ирэх гэсэн хандлага маш их. Одоо 8000 гаруй иргэд төсөлтөө өгсөн байгаа. Тэрнээс бас одоо мянгаад нь ирсэн байна гэж бодоход тэд нар маань эргээд орон сууц худалдаж авах, түрээслэх сонирхлууд саналаа илэрхийлсэн, авч байгаарай, сонирхож байгаарай гэсэн энэ сонирхол маань бас нэлээд нэмэгдсэн гэж харж байгаа. За баярлалаа. Танай хувьд ямар шүү энэ ковидтэй холбоотой асуудлууд? Өмнө нь ярьсан одоо эрэг сул талтай санаа нийлж байна. Тэгээд нэмж хэлэхэд одоо бас хүмүүс ингээд 20-50 өгцөн дээр гарч орох нь багассан. Тэгээ гарч орох багассны улс одоо байр үзэхдээ ер нь бол яг одоо хөрөнгө оруулалтаа хийхгүй байгаа ч гэсэн ирээдүйд хөрөнгө оруулалт хийнэ гэж харж байгаа учраас онлайнаар ер нь бүх юм одоо харж эхэлж байгаа. Тэгээ онлайнаар харж эхэлнэ гэдэг чинь одоо зөвхөн зураг харах биш. Тэр чинь яг ингээ өөрөө байрандаа ороод ингээ үзэж харж байгаа юм шиг байх ёстой учраас нөгөө 360 одоо Remax тэрийг хэрэгжүүлсэн байгаа. Тэр 360 градус ингээд одоо байрандаа ингээ зүгээр өөрөө алхаж байгаа юм шиг явж үзэх тийм технологи дээр одоо дэмжлэг болсон. Ер нь сайн тал болсноо гэж харж байна. Одоо ДГС 21 болохоор бас тэрийг хэрэгжүүлж эхэлж байгаа. Тэгэхээр ер нь одоо эрэг талаас гэх юм бол технологи талдаа л бас сайн одоо нөлөө болсон байгаа гэж харж байна. За барилгын салбарт жилдээ одоо 12,000 айлын шинэ орон сууц дүнзээр ашиглалтанд ордог. Тэгээд энэ дээр болохоор зохицуул бас байдгүй тийм ээ. Тэгэхээр яг энэ дээр санхүүгийн зохицуул хорооны хувьд энэ дээр яг ямар ер нь бол бодлого баримтлах вэ? Үл хөдлөх хөрөнгийн 2 дахь зах зээл бол бараг энэ анх дахь зах зээлийн энэ эргэлтийн одоо хөрөнгийн хэмжээнээс бол нэг их гардгүй гэж ер нь бол яригддаг. Одоо жилдээ тэр эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар хийгдэж байгаа худалдаа хаялгааны одоо тэр гэрээний дүнгийн одоо хэмжээг харахаар бас нэг 10 гаруй мянган одоо худалдаа авах гэрээ хийгдсэн байгаа гэдэг. Тэгэхээр барилгын салбарт яг энэ зохицуултыг одоо хийгдэх гэж байгаа гэж сонсч байсан. Тэгэхээр энэ дээр одоо ямар бодлого байгаа вэ? За энэ санхүүгийн зохицуулахаараа энэ үйл хөдлөх эд хөрөнгийн салбарын энэ зохицуултанд авсан толботоор ер нь бол 18 19 онуудад бол судалгаанууд хийж үтсэн. Тухайлбал 19 онд 18 онд бид нэр судалгаа хийлгээд ер нь Монгол улсад үйл хөдлөх хөрөнгийн энэ салбарын өөрөө онцлог зохицуулалт нь ямар вэ гэдэг дээр хийсэн. Тэн дээр бол сонирхолтой нэлээд хэдэн одоо тоон статистик судалгаанууд гарсан. Тухайлбал Монгол улсад энэ үйл хөдлөх хөрөнгийн зуучлалын үйл ажиллагааг эрхлэнэ гэж улсын бүртгэл бүртгүүлсэн бол 6,000 орчим аж ахуй нэгж байсан. Нэг өсөнд энэ өөрөө тусгай зөвшөөрлгүй үйл ажиллагаа учраас энийг аж ахуй нэгж байгуулах болгондоо авсан. Нэгс 6,000 орчим аж ахуй нэгж эрхлэнэ гэж гарсан байсан нэгдүгээр. Хоёрдугаар нь зах зээлийн багтаамжийг бид нар бас тодорхой хэмжээнд судалж үзсэн. Энэ 6,000 зөвшөөрөл бүхий этгээдүүдээс татвар төлсөн тогтмол үйлдвэр явуулдаг гэж шигшиж үзэж явсаар байдаг. Яг хамгийн томоохон 127 энэ барилгын компаниудын судалгаа хийж үзсэн. Тэрэн дээр юу гэж харагдсан бэ гэхээр жилдээ ер нь бол нэг 30-аас 25-30 мянган байр орон сууц хашаа газар эзэмшигчээс солидог гэдэг ийм судалгаа гарсан. Энэ нэг дахь судалгаа. Хоёр дахь судалгааг нь бид нар яг мөнгө угаах туризмын санхүү системтэй чиглэлээр нь эрсдлийн салбарын эрсдлийн онцлог юу вэ гэж бидийг харсан. Энэ эрсдлийн судалгаагаар хийгээд үзэхэд яг сайн таны асуудаг анх дахь зах зээл буюу барилгын төсөл хэрэгжүүлэгч компаниуд дээр эрсдэл байх өндөр магадлалтай. Хоёр дахь зах зээл буюу дараагийн борлуулалтыг хийж байгаа салбар дээр эрсдэл харьцангуй буурах боломжтой гэдэг бол судалгаа харагдсан. Энэ судалгаанууд дээр дүнгээр үндэслээд санхүүгийн зохицуулахаар бол дараагийн зохицуултын бодлого өнөөдөр авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ бол тодорхойлсон. Тийм ч учраас бидний тусгай зөвшөөрөл олгох процесс энэ журам зааврыг боловсруулахдаа мэргэжлийн энэ оролцож байгаа байгууллагуудтай маш нэгт хамтдаа ажилласан холбоотуудтайгаа нийгэмлэгүүдээ энэ төрийн бас бүх байгууллагуудтайгаа авч санал хүсэлт бүгдийг авч хэрэгжүүлсэн учраас манай энэ тусгай зөвшөөрөл олгохын процесс энэ олгож байгаа энэ эрх зүйн зохицуулт нь бол олон хүмүүсид бол их тийм
маш хөнгөвчсөн гэж харагдаж байгаа. Хорооноос барьж байгаа бодлого ч гэсэн энэ бид нар өнөөдөр бол энэ хүнд хатуу шаардлага тавихаас илүү бид нар бүртгүүлжүүлэх ажил эхлүүлье гэдэг асуудал хэлсэн. Бүртгүүлж байгаа асуудлын бүр цаад нэг агуулга нь энэ Монгол улсын стратегийн дутагдaltaй орон жагсаалт буюу энэ ард иргэдийн заншсан энэ сарл жагсаалт гэдэг орох үндсэн бас нэг шалтгаануудын нэг нь энэ үйл хөдлөх хөрөнгөний салбар маань бас байсан. Өндөр эсэлтийг салбарыг зохицуул гэдэг. Энэ хэмжээгээр бид нар бас энэ сая энэ онд бас энэ бид нар энэ зохицуултыг хийсэн гэдэг үнэлгээг бол бид нар бол нэлээд маш богино хугацаанд маш өндөр үр дүнтэй ажилласан гэдэг үнэлгээг авсан. Нэг хоёрдугаар энэ анхдагч зах зээлд байгаа зах зээл дээр буюу энэ төвсөлд хөрвжүүлсэн барилгын компаниудад бол бид нар бол нэг мэдээлэл бол банк өгч байгаа. Тэр нь юу гэхээр ер нь бол энэ үйл хөдлөх хөрөнгөний зуршлын ялангуяа энэ худалдаа өөрөө худалдан борлуулж байгаа энэ үйл ажиллагаа тусгай үйл ажиллагаа болж хувирсан шүү. Тийм учраас барилгын компаниуд төс хэрэгжүүлж байгаа компаниуд өөрөө ер нь бол энэ зах зээлдээ борлуулалтыг бол хийхгүй. А борлуулалтыг их шаардлагатай бол нэгдүгээр энэ юуднуудаараа хорооноос тусгай зөвшөөрөл авсан зуршсан компаниудаар хийлгэж болно. А нэг л өөрсдөө компани маань охин хараат зэрэгэлдээ аль нэгэн хэлбэрээр өөрсдөө итгэхэд үүсгэн байгуулад одоо зуршлын тусгай зөвшөөрөл хорооноос аваад эхлэх ийм боломжтой гэж бол гэдэг мэдээлэл бол бид нар энэ зах зээлд бол хийж байгаа. Тэгвэл одоо өнөөдөр барилгын компаниуд маань тусгай зөвшөөрөл авах шаардлагатай болж байна тийм. Нэг бол барилгын компани дээр бол өгөхгүй. Жишээлбэл барилгын компани өөрөө хоёр сонголтын сая миний хэлдэг хоёр сонголтын нэг л хэрэгжүүлнэ. Нэг нь мэрэгжлийн зурш байгууллагуудтайгаа хамтарч ажил борлуулалттай хэлнэ. Нэг л өөрөө байгуулна. Гэхдээ өөрийнх нь компани дээр тусгай зөвшөөрлөхгүй. Зэрэгэлдээ охин хараат ямар нэгэн хэлбэрээр тийм энэ хэзээ хэрэгжиж явах вэ? Энэ одоо хэрэгжээд энэ журам маань батлагдсан учраас хэрэгжээд явж байгаа. Нэгэсэндээ 170 одоо хуулийн этгээд хороонд хандснаас бас 5-10 барилгын юунууд байгаа. Одоо төс хэрэгжүүлэгч буюу барилга яг угсралт барилга барьж байгаа компаниуд байгаа. Тэгэхээр энэ компаниудаас сонголтын асуудал байна. Зөв. Одоо яг ингээд зах зээл дээр бас ингээд 100-аас гадна нэг чэнжүүд гэдэг нэг бүлэг хүмүүс байна л да. Газрын чэнж, туслангийн, байшингийн чэнж, орон сууцны чэнж гэдэг. Энэ хүмүүстээр одоо бас зөвшөөрөл одоо олохгүй тэдмээр яваад байгаа. Энэ дээр одоо ямар арга хэмжээ авч байгаа вэ? За. Ер нь бол надад асуулт чинь ер нь бол хамгийн одоо бидний өнөөдөр ярих сэдв хамгийн бас чухал асуудлын нэг байсан. Юу гэхээр санхүүгийн зохицуулах хорооноос энэ тусгай зөвшөөрөлтөй болгож байгаагийн одоо би өмнөх 2 дээр нэмэхэд 3 дахин том давуу тал бий. Энэ нь юу гэхээр энэ зах зээлийг хамгаалж байгаа юм. Оролцогчдын мэрэгсэн оролцогчдыг хамгаалж байгаа. Энийг юугаар тодорхойлох вэ гэхээр бид нар энэ сая 1 сарын 17 өнөдөр бас хуулиуд толбогт хуулиуд нэмэлт төрөлд оруулсан. Юу гэхээр зөрчлийн тухай хуулийн 11-р зүйлийн 6-р залт бол нэмэлт төрөлд оруулсан. Тэр нь юу гэхээр аливаа тусгай зөвшөөрөлтөй үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй эрхэлсэн хүний 4 саяар эрхэлсэн аж ахуйн нэгжийг 40 сая төгрөгөөр торгох ийм санкцыг оруулж гисэн. Нэгдүгээр. Хоёрдугаар хороо нэгэн тэмдэг тусгай зөвшөөрөл олгож байгаа учраас тусгай зөвшөөрлгүй эрхэлж байгаа энэ этгээдүүдийг зах зээлээс олж илрүүлэх ажлыг хийн. Тэр олж илрүүлэх ажлыг хийхэд тусалцаа бол биднэрт хэрэгтэй. Эхний ээлжинд яг мэрэгжлийн оролцож буй санхүүгийн зохицохороноос тусгай зөвшөөрөл авсан этгээдүүд мөн олон нийтүүд биднэрт хандсаар бидний зах зээл дээр хууль бус тоглогч нар гэж ярьдаг тийм үү. Сүүдрийн тоглогчдыг энэ зах зээлээс шахаж гаргах яг мэрэгжлийн оролцогчд үлдэх замаар одоо тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эрх ашиг хамгаална. Нэгд, хоёрт нөгөө энэ зах зээл дээр зуушлуулж байгаа иргэд тийм хүмүүсийн этгээдүүдийн эрх ашиг хамгаалагдах ийм нөхцөл үүснэ гэж бид нар харж байгаа. Үндсэндээ бидний энэ ажлаа 6 сарын 1-ээс ер нь энэ ажил эхэлнэ. Нэг өсөндөө тусгай зөвшөөрөлгүйгээр тусгай зөвшөөрөл аваагүй этгээдүүд аль нэгэн зуршлын хэлбэрт оролцсон бол 6 сарын 1-ээс өдрөгчлээд энэ бол ажлаа явагдаад эхэлнэ. Энэ бол их чухал ажиллагаа гэж харж байгаа. Энэ бол бас их тийм одоо өмнө нь байгаагүй одоо бас нэг зохицуултыг л одоо яг хэрэгжүүлж явах гэж байна тийм ээ. За тэгэхээр үйл хөдлөх хөрөнгө зуршлагчдын нэгдсэн холбооноос бас энэ үйл хөдлөх хөрөнгийн одоо зохицуултын тухай хууль дээр бас нэлээд бас ажилласан гэж бас сонсч байсан. Тэгэхээр яг энэ хуулинд та бүхний одоо гарах одоо энэ дээр санаачлага одоо юу вэ? За үйл хөдлөх хөрөнгийн холбоо маань 2014-15 оноос хойш ерөнхийдөө яг энэ үйл хөдлөх хөрөнгийн зохицуултын хуультай болох тал дээр бол бас нэлээд олон оролцогч талуудын саналыг авч тэрэн дээр ажиллаж ирсэн байгаа. Тэгэхээр яг одоо бол үйл хөдлөх хөрөнгийн үйл хөдлөх хөрөнгийн зохицуултын тусгай зөвшөөрлийн журам гарсны дараагаар одоо яг холбоо бусад оролцогч нартайгаа хамтраад яг энэ үйл хөдлөх хөрөнгийн дараагийн зохицуултын хууль дээр бол бид нар яг суугаад бас ажиллаа эхлээд явж байгаа. Яг энэ дээр оролцогч талууд маань бас
тодорхой болоод ирж байгаа. Өмнө нь бол яг хуу ганц одоо худалдагч худалдаа авагч хоёрын хооронд санкц явж байгаа юм шиг харагдаад байдаг байсан бол одоо бидний энэ үйл хөдлөх хөрөнгийн энэ зохицуултан дээр үйл хөдлөх хөрөнгийн худалдагч худалдаа авагчаас гадна санхүүжуулагч буюу банкны салбарынхан, даатгалын салбарынхан, тэгээ үйл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газрынхан, тэгээд дээрэс нь бусад одоо нөгөө газартай холбоотой зохицуултууд, түрээстэй холбоотой зохицуултууд, мөн түнчлэн дээрэс нь яг энэ орон сууцны төрийн орон сууцны корпорац гэдэг энэ олон зохицуулттай компаниуд маань хоорондоо яаж зохицож ажиллах юм бэ? Энэ дээр ингэж зохицож ажилласнараа ард нийт олон нийтэд ямар ач холбогдолтой юм бэ гэдгийг бол бас энэ хуулиараа илүү тодорхой гаргаж өгөх хэрэгтэй гэж бид нэр холбооны зүгээс бол бас үзэж байгаа. Энэ дээр дээрэс нь хамгийн гол юм нь бол би түрүүн хэлсэн үйл хөдлөх хөрөнгийн зах зээл маань өөрөө тухайн улс орны үндэсний аюулгүй байдалтай холбоотой зах зээлийн эдийн засгийн яг нөгөө инфляц, эдийн засгийн эргэлттэй холбоотой маш том зах зээл учраас энүүн дээр бид нар одоо тэр хамгаалтуудыг маш сайн нэгдүгээрт хийж өгөх ёстой, хоёрдугаарт маш сайн үйл хөдлөх хөрөнгийн үнийг бид нар барих ёстой. Дээрэс нь үйл хөдлөх хөрөнгийн эргэлт, үйл хөдлөх хөрөнгөтэй болгох, иргэдийг үйл хөдлөх хөрөнгөтэй болгох энэ асуудлуудыг бол яг нөгөө хуулиар нь маш зөв тодорхойлох ёстой гэж үзэж байгаа. Зөв. За Эрмакс Монголиас асууя. Тэгэхээр одоо энэ нийгэм дээр бас нэг change гэдэг нэг байна те. Та бүхэн маань ингээд зууч буюу агент гэдэг ингээд явж байгаа. Энэ хоёрын ялгааг бас одоо энэ хүмүүстээ бас тайлбарлаж өгмөр байна. Та бүхэн маань яг ингээд агенттай ямар шалгуур тавьдгийг те. Яаж сургаж бэлддэг энэ талаараа бас ярьж өгөөч. За тэгэхээр change болон агентийн ялгааг гаргахын тулд эхлээд ерөнхийдөө үйл хөдлөх хөрөнгийн салбар гэдгээ бас ярих нь зөв юм болов. Үйл хөдлөх хөрөнгийн салбар гэхлээр хүн болгоны толгойд орж ирдэг нь барилгын компани бодогддог. За харин яг энэ үйл хөдлөх хөрөнгийн салбарт маань өөрөө энэс барилгын компаниас дахиад 4 том тоглогч байд юм аа. Хамгийн ихний ээлжинд хөрөнгө оруулагч нар байдаг. За дараа нь барилгын компаниуд байдаг. Энэ хөрөнгө оруулагч барилгын компани маань өөрөө хамтраад хамгийн анхны төсөл одоо тий зах зээл дээр бүх төслөө гаргаж нийлүүлдэг. За гуравт банк санхүүгийн одоо байгууллагад орж ирдэг. Монгол бидэд мэдэх маань одоо МИК байна. Ипотекийн 8% гэж явдаг байгаа тийм. За дөрөвт энэ брокерж бизнес бөгөөд зуучлалын одоо бизнес орж ирдэг. Тэгээд дараа нь property management бөгөөд одоо BTD маш сайн мэдэх сөөхийн менежмент бас орж ирж байна. Борлуулалтын дараах үйлчлэгээ тийм. Борлуулалтын дараах үйлчлэгээ. За тэгээд брокер change хоёрын ялгаа юу байдаг вэ гэхээр change бол өөрөө үйл хөдлөх хөрөнгө худалдаж аваад буцаагаад үн нэмээд зардаг. Брокер болохоор зах зээлийн бодит үн дээр итгэдэг байгаа. Үйл хөдлөх хөрөнгө заавчгүй үнэтэй байх ёстой. Үйл хөдлөх хөрөнгийн үнийг барина гэсэн юм дээр бол тогтдоггүй. Зах зээлийн эрэлт нийлүүлэлт бөгөөд одоо тийм бодит үн гэдэг юм дээр илүү итгэдэг. Тэгээд маань өөрөө буцаагаад эрэлттэй боломж олгодог, бас нийлүүлэлттэй боломж олгодог байгаа. Жишээ нь 16 оны сүүлээр манай барилгын салбарууд нэлээд хэцүү хүн байдалтай байсан. Нэлээд туслан гүйцэх компаниуд, барилгын компаниуд дампуурч ирсэн байгаа. За 2020 он маань өөрөө дэлхийн одоо пандемик гэдэг одоо маш том эдийн засгийн хямралтай үед барилгын салбарууд одоо сайн явж чадчихээн. Энэ яаж байна вэ гэхлээр брокер зуучин компаниуд маань өөрсдөө нийлүүлэлттэй эрэлтийн одоо ачиж хөтөлж авчиж өгөж энэ салбарыг ингээ бүр нам зогсоохгүйгээр усгал бий болгож өгч чадчихээн. Тэгэхээр одоо энэ усгал бий болгох гэдэг нь өөрөө энэ салбарыг эрүүл байлгах гэдэг тийм маш том давуу тал. Тэгэхээр одоо энэ change-с хамаагүй илүү том давуу талтай байна. За тэгээд буцаагаад үйл хөдлөх зуучлалын компани салбарууд маань өөрсдөө тусаа зохицуулалтаа болохоор яаж юм гэхээр дараагийн хөрөнгө оруулалт татах, гаднаас хөрөнгө оруулагчдад татах боломжууд нэлээд нээгдэж байна гэж үзэж байна. За баярлалаа. За Century 21-ийн хувьд бас ингээд үйл ажиллагаа болоод нэлээд хэдэн жил боллоо. Тэгээд өнөөдөр та бүхэн маань яг энэ өөрсдийнхөө энэ авч байгаа агент хүмүүстэй ямар шаардлага тавьж байна? Яаж сургаж бэлтэж байна? Одоо Century 21 Mongolia үйл ажиллагаа явуулаад 3 жил болох гэж байна. Тэр хооронд бид нэр одоо 100 агенттай болсон байгаа. 100 гаруй агенттай болсон байгаа. Тэгээд
агентуудаа бэлтгэхдээ бид нэр ямар ч сан орж ирэхэд нь одоо шинэ агентын сургалт гэж явагддаг. Тэр нь маш одоо интенсив юм 1 сарын сургалт. Эсвэл одоо нэг онлайн явагдаж байгаа. Тэр нь 1 сарын сургалт явагдаж байгаа. Тэгээд яг одоо энэ пандемик болохоос өмнө 2-7 хоногийн турш айгүй тийм интенсив сургалт явагддаг байгаа. Тэгээд тэрний дараа шалгалт аваад тэгээд сертификат аваад тэгээ одоо үйл хөдлөх хөрөнгө дуушлах хэрэгтэй болж байна гэсэн үг болж байгаа. Тэгээд яг одоо агентууд маань өөрсдөө одоо бизнес эрхлэгчд, хувийн бизнес эрхлэгчд. Тэгэхээр тэд нэр өөрсдөө цаг заваа зохицуулах одоо өөрийнх нь скил буюу одоо personality айгуу тийм мундаг байх хэрэгтэй. Одоо хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Тэр одоо ажилдаа айгуу дуртай байж иж үйл хөдлөх хөрөнгөгийн зах зээлтэй айгуу дуртай сайн байж иж айгуу сайн одоо үйл хөдлөх хөрөнгөний бизнестэй ингээ сайн болно. Одоо орлогоо олж чадна гэсэн үг. Тэгэхээр тэд нэр өөрсдийнх нь хувийн одоо скиллээс айгуу тэр хүмүүс чадрыг харна. Тэгээд одоо агенттай тийм шаардлага ирж байгаа. Баярлалаа. За одоо бидний цаг дуусч байна. Тэгээд сүүлийн асуултыг 7 сарнаас асууя л да. Одоо энэ үйл хөдлөх хөрөнгөний зах зээл минь ингээд зохицуулалттай болоод эхэллээ. Тусгай шишрэлтэй болчлоо. Цаашдаа энэ үйл хөдлөх хөрөнгөний зах зээлийг зохицуулах ямар одоо бодлогыг гаргаж, ямар одоо үйл ажиллагааг явуулахаар төлөвлөж байна. Түрүүн манай холбооныхан ч бас ярьж байна. Ер нь бол аливаа зохицуулалт хуулийн хүрээнд явах хэрэгтэй. Тэм ч учраас санхүүцгороо ажил хэсэг байгуулагдаад олон улсын одоо валютын сандлын банкны зөвлөхөдтэй хамтраад ер нь энэ үйл хөдлөх хөрөнгөний салбарын эрх зүйн зохицуулалтын хуулийн төслүүдийг бол боловсруулаад явж байгаа. Бидний төлөвлөж байгаагаар бол ер нь бол бид нар бол 10 сар гэхэд өргөн барих хэмжээнд очих ёстой гэдэг төлөвлөгөө гаргацсан байгаа. Энэ бүгдийг ер нь бол эрх зүйн зохицуулалтыг бий болох гэдэг ерөөс нэг нь л үндсэн шаардлага. Тэр маань юу гэхээр энэ зах зээл дээр зөвхөн үйл хөдлөх хөрөнгөний барилгын салбар дээр тийм оролцогчдын бүгдийн эрх тэгш хангагдсан байх ёстой нэг зарчим. Хоёр дахь нэг зарчим бол ер нь энэ салбар дээр шудраг өрсөлдөөн тийм шудраг одоо энэ сая манай оролцогч яриад байгаа тэр үнийн шудраг үнийн тогтолцоо үнийн барилт гэдэг оролцогчдын бүгд тэгш шудраг өрсөлдөөнд орчих үүсэх ёстой. Хоёрдугаар энэ салбар маань өөрөө эрсдэлгүй байх ёстой. Эрсдлийг аливаа учирж болох эрсдлийг өөрөө хаач чадах эрсдэлтэй байх ёстой. Хамгийн дөрөвт нь бидний зүгээр олж харж байгаа агуулгал тэр сая бас дахиад цухас дурддагдаад байгаа энэ эдийн засгийн үйл хөдлөх хөрөнгөний салбар нь эдийн засгийн эрхлэлтэнд орох ёстой. Яг бол үйл хөдлөх хөрөнгөний энэ салбар өөрөө эдийн засгийн маш өндөр чадамжтай. Одоо нөөц нь одоохондоо бид нээж Монгол улс эдийн засгийн эрхлэлтэнд оруулах чадахгүй байгаа. Тэр нээлтэнд оруулах юм л зорилгыг агуулсан байгаа. Тэгээд ер нь бидний цаашдын зорилго зөвхөн төрийн хийх ажил биш. Энэ салбар дээр одоо сайн миний ирдэг сайн сайхан бүхэн тогтох зөвхөн төрийн хийх ажил биш. Энэ сайхан энэ салбарыг хөгжүүлэх цааш энэ олон улсын жишг нийцүүлэх олон улсын одоо хандлага төл нийлүүл авах энэ бүх болцоог бол бүгд энэ салбарт оролцох бүх хүмүүсийн оролцоо чухал мэргэжлийн холбоод тийм энэ мэргэжлийн зууршлагчид энэ бүгдийн хамтын оролцоо чухлаа гэдгийг хэлхийг хүсэж байна. За баярлалаа. За өнөөдрийн бидний хэлц зүрэг дуусч байна. За дүгнээд хэлэхэд үйл хөдлөх хөрөнгөний зах зээл маань зохицуулалттай болж байгаа юм байна. Үйл хөдлөх хөрөнгөний зуучин компаниуд маань тусгай зөвшөөрөлттэй болж байгаа юм байна. Энэ зуучид ажиллаж байгаа энэ брокер, агент, зуурчлагч нар маань сургалтанд хамрагдсан хууль эрх зүйн мэдлэгтэй, ёс зүйтэй ийм хүмүүс одоо бэлтгэгдээд энэ салбарт ажиллаж байгаа юм байна. Тэгэхээр та бүхэн маань одоо change биш одоо энэ үйл хөдлөх хөрөнгөний мэргэжсэн энэ зуучин компаниудтай хандаад ингээд үйл ажиллагаагаа явуулахад бол ямар ч асуудалгүй зохицуулалттай болсон гэдгийг бас би бас энэ ашигт хэлье. Тэгээд та бүхэндээ хүрэлцээсэнд маш их баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. Барилга Экспо 2020 цахим үзэсгэлэн 5 дугаар сарын 25-наас 29-ний өдрүүдэд Барилга Экспо цэгийн цахим сайтад ивент тэтгэгч Юмеко компани, ерөнхий зохион байгуулагч Барилга цахим хувьсгалдах хамтдаа